мөрдийн уралдаан бол ингээд үзүүштэй шимтэй уралдаан гарах нь бол энэ ойлгомжтой байгаа. 90 их наснаас одоо эхний давтан мөр бол одоо тэгээд одоо баригддаг юмтай. За энэ хэдэн мөрдийгөө одоо бүхэндээ бүгдээрээ сайхан танилцуулнаа. Сэрвэн амжилтын гашаагаар орохтол би одоо бүгдэнд сайхан танилцуулсан байгаа. За 91 номертой мөрдсөн Сүхбаатар аймгийн Баянлаг Ирсэн үеж Эрдэнэжавын урд онгор мөр мөрдсөн байгаа. За Сүхбаатар аймгийн Баруун урдсан үеж Инхбатын урдын Шарган мөр мөрдсөн байна. Сүхбаатар аймгийн Баруун урдсан яриад аймгийн алдарт үеж Мондон гомолдын үе солгон даруулсан Асхад сумын аймгийн алдарт үеж Палмын мөгшөргийн урд онгор алдсан мөр мөрдсөн байна. За Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын алдарт үеж Адиа Батрын урдан ухаан мөрийг Инх тайвны Адиа Батар үеж үе солгыг даруулсан энэ хэдэн мөрний дундхан талд нь яваад харагдаж байгаа бол за Сүхбаатар аймгийн Баруун урдсан аймгийн алдарт үеж Сэрэн дондын Санжаагийн Сэрэн дондын урдан одоо унган одоо халдсан морийг Монгол улсын алдарт үеж Сэргэлэн Батар үе солгыг даруулсан өдрийн сэнгэл их байр наадамд мордсон байгаа. За тэгээд урдх юм бол олон сайхан мөр мордсон байна. Сүхбаатар аймгийн Мөнххан сумын үеийн дээрээс за Дамдан базрын Хадбаатарын урдан хээр мөр мордсон байгаа. За Дамдан базрын Хадбаатар үеж өчигдөр одоо Азарганы уралдаанд Азарга түрүүмээ дурлуулсан байгаа. Өнөөдөр ингээд хээр мөр одоо мордсон байгаа харагдаж байна. За 181 номертой мордсон энэ одоо надад цэнхэр говцтой хөвгттэй хонгор мөрийг та бүхэнд сайхан харуулад өгье. За энэ хонгор мөр бол одоо Сүхбаатар аймгийн Халзан сумын Монгол улсын алдарт үеж Жамбын мөнгөсрөнгийн урдан хоёр хонгор мөр мордож байгаа харагдаж байна. За ингээд одоо өчигдөр соёл насны мордын уралдаан мөнгөсөр үеж одоо хонгор соёлын ариг төрдөлсөн бол өнөөдөр хоёр сайхан хонгор мөр мордсон байгаа харагдаж байна. Зөв талынхаа дашаан толгой дээр одоо давхар өнгөн намагтай, унган намагтай нуулс бүсийн уралдаанд олон ариг төрүүлсэн юм үеж бол яахын аргагүй Сүхбаатар аймгийн Халзан сумын яриад Монгол улсын алдарт үеж Жамбын мөнгөсөрмөлээ. За ингээд одоо Сүхбаатар аймаг үүсэн байгуулагдсан 83 жилийн үндэсний их байр наадмын хордон шалмдаст их насны мордын уралдаанд одоо ингээд газрын хордон шалмдаст 90 алтан төр одоо бүрдгүүлээд тоосон өрөхөд бэлэн болсон нөхөр хэмжээндээ өрөхөд 3 км ирээд үлдсэн байгаа харагдаж байгаа. Их насны мордын уралдааны дээр одоо хамгийн урд талд нь яваад байгаа тэр 20 номертой алдар алдсан мөр бол Сүхбаатар аймгийн Баруун урдсан үеийн дээрээс мордсон Батүрлийн мөнх хоёрын урдан алдар алдсан мөр байна. За ирээдүү гэж одоо мөнх хэрэгдүү гэж 9 настай хөө журдлуулж байгаа сайхан алдсан мөр хамгийн урд талд яваад байгаа бол энэ хэдэн мөрний одоо тэр дундхан далаар яваад байгаа мөрдүүдийг та бүхэнд бүгдээрээ сайхан танилцуулнаа. За 90 их нас гэдэг бол одоо өнөөдөр бас их мөр мордож байна. Их насны мордын уралдаанд олон сайхан мөр одоо тоосон өргөхөөр мордсон байгаа утгаар харагдаж байна. 73 номертой бор мөр та бүхэнд нэг сайхан энэ бор мөрийг нэг харуулад өгье. За яваад өгөөрэй. Энэ сайхан 73 номертой ягаан устай хөвгтэй бор мөрийг нэг сайхан харуулад өгөөрэй. За Сүхбаатар аймгийн Уул уян сумын аймгийн алдарт үеж Ганбаатарын урдан бор мөр харагдаж байна. За Уул уяны Ганбаатарын урдан бор мөр харагдаж байна. Тэрнийх нь урдхан талд нь яваад байгаа Саран зуулын хамгатай 88 номертой сайхан бор мөр харагдаж байна. Энэ бор мөр Сүхбаатар аймгийн Баруун урдсан үеийн дээрээс мордсон Мөнхбатын Эрдэнэ мөнхийн урдан бор мөр харагдаж байна. Эрдэнэ мөнхийн бор морны саатхан талд нь Соёмбон намгатай шар өвцтэй хөвгтэй онгор алдсан мөр харагдаж байна. Бас их сайхан үедээ мордсон байгаа мөр байна. Соёмбон намгатай онгор алдсан мөр харагдаж байна. За хүүхэд нэг одоо манай зурглаачийн дургуун руу нэг даллаад өнгөрж байгаа бол даал харагдаж байна. 305 номертой мордсон юм байна. Хонгор алдсан мөрний хөвд. За 305 номертой мордсон хонгор мөр. За энэ Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын үеийн дээрээс мордсон сумын алдарт үеж мөнх сайхны урд онгор алдсан мөр байна. За мөнх сайхны онгор алдсан мөрийг отхон журал гэж 12 настай хөвөн журлуулсан байна. За энэхэн дундхан талд нь яваад 231 номертой сайхан хөрөн мөр харагдаж байна. Энэ хөрөн мөр Сүхбаатар аймгийн Асгад сумын үеийн дээрээс мордсон Батамгалангийн урд хөрөн мөр байна. Сумын байр наадамд ингээд 6 дулаан харагдсан их сайхан урд мөр мордсон байгаа харагдаж байна. За ингээд мөнгөсрөн алдартын одоо 2 цагаан онгор мөр дээр урдхан талд нь яваад байгаа харагдаж байна. Тэр цаагуур яваа мордуудыг та бүхэндээ сайхан танилцуулаад явнаа. Сүхбаатар аймгийн Асгад сумын өндөрөөс мордсон Бүрэн Цэцгийн Бат эрдний урдан одоо хар мөр мордсон байгаа. За тэгээд одоо Сүхбаатар аймгийн Баруун урдсан өндөрөөс мордсон Мөнхтрийн урдан алдар мөр Ланзан намгатай алдар мөр 298 номертой мордсон байна. Өмнөгөө аймгийн зөгцсөн сумын үеж за Эрдэнэ Батбаатарын урдан одоо хонгор морийг Нэргүй Баатарын пүрвдөрж үеж үе солигон даруулсан мордсон байна. Сүхбаатар аймгийн Баруун урдсан өндөрөөс мордсон Инх Баатарын Гандулгын урдан одоо хайруулан намгатай хөрмөр бас мордсон байгаа харагдж байгаа. За Сүхбаатар аймгийн Баруун урдсан өндөрөөс мордсон Төмөр Баатарын урдан одоо хөрмөр мордсон байгаа. Зөвдлөлийн үеийн хонгороор зуузаа намгатай хөрмөрийг энэрл гэж 9 настай хүн журдлуулж байгаа юм байна. Сүхбаатар аймгийн Асгад сумын сумын алдарт үеж оюун эрдний урдан одоо
Монгол өчхийн бай дамгтай буган мөрмөрдсөн байгаа харагдаж байна. За энэ эдэн мөрнийхэн дунд нь Сүхбаатар аймгийн баруун урдсан өвийн дээрээс мөрдсөн сумын ялдардуу яж Батмөнхийн урдан одоо цагаан мөрмөрдсөн байгаа Сумын баяраа дамд хоёр харагдаж юусэн юм сага урдан мөр байна. За Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын Дамдан базрын Хатбаатар алдрын урдан одоо зээрд мөрмөрдсөн байгаа. Зээрд талцсан мөр Сумын баяраа дамд 5 4 тамир шүү. За Сумын баяраа дамд одоо ингээд баг жижиг уралдаанд 5 дөрүүлсэн одоо 5 та дөрүүлсэн юм сайхан урдан мөрмөрдсөн байна. За аймгийн баяраа дамд 3 дурдалж байсан энэ Сүхбаатар аймгийн баруун урд сумын сумын ялдардуу яж Магистр Яндажавын урдан эр мөрмөрдсөн байгаа. За Шандамн намхтай эр мөрмөрдсөн байгаа. Сумын баяраа дамд 4 мянга дурдалж байсан Улаанбаатар хотын хан улдургийн үеж уран зэцгийн ос хоёрын урдан одоо хэр мөрмөрдсөн байгаа харагдаж байна. Даваажаа уяж уй солгонд оруулсан байгаа. За ингээд үндсэндээ Эхнэсний мордын уралдаанд нөхөр хэмжээндээ өргөд 2 км-ээр үлдсэн байгаа харагдаж байна. За Эхнэсний мордын уралдааны дээр дундхан далдны одгоо 96 номертой хар морыг одоо манай зурглаачийн нүрэнд нэг сайхан харуулах боломж байна уу? 96 номертой ногоон хувцастай хөлттэй хар морыг манайхан нэг сайхан харуулад өгөөрэй. За Өмнөгов аймгийн Баян-Овоо сумын өвийн дээрээс мөрдсөн одоо аймгийн ялдардуу яж Насанбатын урдан хар мор байгаа 96 номертой дээр хар мор бол за энэ дөрийн зингэлэх байрнууд үнэхээр сайхан уяатай мөрдсөн байгаа мор байна. Инх тайвны Эрдэнэбаатар уяж үе солгонд харуулсан Сүхбаатар аймгийн Халзан сумын уяж Инх тайвны Эрдэнэбаатар уяж солгонд харуулсан байгаа. 99 номер тонгормор одоо Сүхбаатар аймгийн баруун урд сумын яриад аймгийн ялдардуу яж Мондонгон болдог уяж солгонд харуулж байгаа. Сүхбаатар аймгийн Асгат сумын аймгийн ялдардуу яж Палмын мөг шаргалын урдан хонгормор харагдаж байна. 211 номертой шар хатган үзүүштэй борморын дундхан талд нь яваад байгаа. За энэ борморыг та бүхнээс сайхан танилцуулъя. Энэ Сүхбаатар аймгийн баруун урд сумын өвийн дээрээс мөрдсөн сумын ялдардуу яж Батмөнхийн одоо Сумын хан баяраа 2 жил харагдсан сайхан цагаан бормор харагдаж байна. 266 номертой улаан хувцастай хөлттэй хэр мөр өнөөдөр их сайхан мөрдсөн байгаа харагдаж байна. 266 номертой улаан хувцастай хэр мөрийг та бүхнээс сайхан танилцуулнаа. Энэ хэр мөр Сүхбаатар аймгийн одоо за Улаанбаатар хотын хан улдургийн өвийн дээрээс мөрдсөн уран зэцгийн ос хоёрын урдан одоо хээрмөр гэдэг чинь энэ хээрмөр юм байна шүү. Улаан хувцастай хөлттэй сөрөгчин мөрөний шар нэмнэтэй шар одоо цээж нэмнэтэй мөрдсөн байгаа хээрмөр бол одоо Улаанбаатар хотын хан улдургийн өвийн дээрээс мөрдсөн хос хоёрын урдан хээрмөр байна. За ингээд газрын урдан хянаас 90 мөр өнөөдөр Сүхбаатар аймгийн нэнж дээр одоо хурд хуваалцаад ирсэн байна. За олон наадамд одоо цуг хурд хуваалцаж уралдаж байсан мөр дуудаж одоо харагдаж байна. Сүхбаатар аймгийн баяр наадамд дээгүүр уралдаг за бүсийн уралдаанууд аригддаг мөрдөд мордсон байгаа. За ингээд Сүхбаатар аймгийн баруун урд сумын Хөрөлбаатарын урдан одоо бормор байна. Мөнхөн сумын өвийн дээрээс мордсон Батөвшингийн Батэрдний урдан алдар мор мордсон байгаа. Сүхбаатар аймгийн Халзан сумын өвөж Эрдэнэ билгийн шинэ хоёрын урдан Соёнбан намгатай зээрд мор мордсон байна. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ялдарт уяаж мөг тэгшийн урдан одоо бормор мордсон байгаа. За энэ Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын өвөж Жаргалын инх хоёрын урдан одоо алаг мор мордсон байна. Улаанбаатар хотын Баян зүрх төргийн яндараас мордсон инх хамгаалангийн урдан одоо бормор мордсон байгаа. Гомживэн Баярхуу ээж уяж солгонд харуулсан байгаа. За Сүхбаатар аймгийн Халзан сумын Монгол улсын алдарт Жамбын мөксрөнгийн урдан Хөрмөр хонгормор хоёроо мордсон байгаа. Хэнтэй аймгийн баруун дор сумын яриад Аригчаагийн Алтан уйгийн урдан хонгормор мордсон байгаа. 11 настай одоо Наран баяр гэж хуунж урдлуулж байгаа юм байна шүү. Хэнтэй аймгийн баруун дор сумын яриад Аригчаагийн Алтан уйгийн урдан хонгорморыг за Завхан аймгийн Дэс сумын уяаж Пүрэв жавын урдан Халзанбург гэж одоо Сүхбаатар аймгийн баруун урд сумын аймгийн алдарт бай Цэрэн дундын унган БД дамгтай одоо 5 цагаан алзамар мордсон байсан. Сүхбаатар аймгийн Халзан сумын Монгол улсын алдарт бай Сэргэлэнбаатар уяа солгонд харуулсан байгаа. За Монгол улсын алдарт бай Сэргэлэнбаатар гэдэг хүн бол одоо олон жил одоо морийг одоо сайн үеж урдлуулж байгаа. Аймгийн алдарт бай Цэрэн дундын одоо унган БД дамгтай алзан морийг өнөөдөр мордуулсан байгаа харагдаж байна. 88 номертой Саран зууза дамгтай одоо сайхан бормор одоо харагдаж байна. Энэ Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын яндарс мордсон Бүрэнбаатарын урдан бормор байна. Бүсийн уралдаанд одоо 4 харагдсан мор байгаа шүү дээ. Борморны хувьд за үнэхээр одоо хурдан мор борморны хувьд яриад өх юм хурдан мор байгаа. За ингээд өхөр хэмжээндээ өргөд үндсэндээ 500 м-ээр үлдсэн байна. Хурдан хяндас их насны мордын уралдаан 22 км-ээр ясаас хяндас орж байгаа. Их насны мордын уралдаанд 90 мор одоо мордгуулад 94 мор бүртгүүлсэн байгаа. За 2 мор сэрвэн амжилтын гашаанд одоо ингээд сэрвэндээ огтхгүй гэсэн шалтгаанаар үлдсэн байгаа. 2 мор одоо бүртгэлдээ одоо амжиж ирсэнгөө за ингээд одоо 90 одоо их насны мор одоо хүлгийн хяндас орохоор
хур хуваалцахаар ирсэн байна. За ингээд төхөөрөмжөндөө өргөө 400 м ирээдээ үлдсэн байна. Сүхбаатар аймаг одоо үнэхээр өнөө жилийн хувьд зуншлаг сайхантай үнэхээр сайхан ногоон магаалтай харагдаж байна. 52 номертай дээр одоо хөрөн алзмаар өнөөдөр бас нэг цээжний хэдэн мөртэй уралдах таамагтай байгаа мөрдийн нэг үл яахын арга өдөр хөрөн мөр байгаа. Сүхбаатар аймгийн уул уян сумын үеийн дээр замардсан аймгийн алдарт байж Ганбаатарын урдан одоо хөрөн алзмаар мөрдсөн байна. 266 номертой энэ наадалд байгаа 2 мөрийг нэг сайхан төхөөрөмжөнд орохоос өмнө нэг сайхан харуулдаг өгөөрэй. 266 номертой мөрдсөн Улаанбаатар хотын Хамаал дургийн үеаж уран цэцгийн ос хоёрын хурдан хэрмөрөө. За ингээд Сүхбаатар аймаг үүсэн байгуулагдсан түүхний яруу алдарт 83 жилийн өмнөсний их баяр наадмын хордын хямдас их насны мөрдийн уралдаан төхөөрөмжөнд орж байна. За ингээд одоо газрын уралдаан хямдас 90 мөр мөрдсөн байгаа. Эдэн мөрөнд одоо Сүхбаатар аймгийн баруун урд сумын үеийн дээрс мөрдсөн сумын алдарт байж их чаргалын урдан сартаа өрмөрөга. Энэ Сүхбаатар аймгийн халзан сумын аймгийн алдарт байж Гомсөрөнгийн урдан одоо Чонжин намхтай бормор мөрдсөн байгаа харагдж байна. Дорногов аймгийн Дэлгэрэг сумын үеаж Өнө болдын урдан Ардаа тамхтай бормор мөрдсөн байгаа. Сумын баяр надамдаа одоо айраг дөрөв урдалж байсан ийм сайхан урд морыг сэр одож 10 настай хүн унсан байгаа. Дорнот аймгийн Булган сумын үеаж Авир мэдийн урдан сартай өрмөр мөрдсөн байгаа. Сүхбаатар аймгийн Асгал сумын сумын алдарт байж Оюун эрдний урдан одоо хээр мөрдсөн ба буган мөрдсөн мэг харагдаж байна. Баруун урд сумын үеаж Аз жаргалын урдан одоо Төвдийн маа тамхтай сайхан хээр алзмар мөрдсөн байгаа. Сүхбаатар аймгийн баруун урд сумын дээрээс мөрдсөн Төмөрбаатарын урдан одоо хүрэн мөрдсөн байгаа. За тэгээд одоо сумын алдарт байж Батмөнхийн урдан цагаан мөрдсөн байгаа харагдаж байна. Сүхбаатар аймгийн баруун урд сумын дээрээс мөрдсөн Мөнхбаатарын урдан Мөнхбатын урдан Ланзан намгатай алтар мөрдсөн байгаа. Халзан сумын аймгийн алдарт байж Баадагийн урдан Хар мөр Сийзага алтар мөр хоёр мөрдсөн байна. За ингээд одоо Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын яриад Эрдэнэ соёл эрдэнийн урдан хүрэн мөр мөрдсөн байгаа харагдаж байна. Сүхбаатар аймгийн Халзан сумын яриад аймгийн алдарт байж Даваас өрнгийн мөнх эрдэнийн урдан халзан мөр мөрдсөн байгаа. Сүхбаатар аймгийн Халзан сумын яриад аймгийн алдарт байж Гомс сүрэнгийн мөр гэсэн одоо нарын зэрэг газрын урдан шандас одоо 90 мөр бүрдгүүлээ төхөөрөмжөн дээр ярьдаа. За ингээд одоо газрын урдан хэмдэс 90 мөрөнд бол одоо олон сайхан урд мөр мөрдсөн байгаа харагдаж байна. Энэ Дарингийн Чулуунбаатарын Төмөрбаатар алдартын урдан онгин намгатай одоо 2 жиг суулуур эмтэй хээр мөр мөрдсөн байгаа. 2 жиг суулуур эмтэй онгин намгатай хээр мөр мөрдсөн байгаа. Сумын баяр адамдаа айргад урдалж байсан төгөлдөр гэж 8 настай хүүгээ өнж урдуулж байгаа хээр мөр мөрдсөн байгаа. За ингээд ихнээс төхөөрөмжөнд орж байгаа мөчийг үзэгч та бүхэндээ бүгдээрээ сайхан харуулж байна. Төхөөрөмжүүл сайхан хангалттай том төхөөрөмж байгаа мордуудыг одоо бүгдийн сайхан оруулж угаад за ингээд одоо нэгэн зэрэг сайхан эргүүлдэг. За 303 номертой хонгор мөр одоо хамгийн сүүлд орж байгаа харагдаж байна. Эндрийн зингэлэх баяр наадамд 303 номертой хонгор мөр Сүхбаатар аймгийн Халзан сумын үеаж Жамин дөржийн урдан одоо Зандаа шиндэм намгатай хонгор мөр ордсон байгаа. Эрхэм баяр гэж 8 настай хүн журдлуулж байгаа. За манлайлагч баруунгараа тэнгэрөө дөргсөн байна. Хэдхэн мөчийн дараа урдан шандас их насны мөрдийн уралдаан иргэнэ. За 10 жилийн шигшээ өнөг уралддаг их насны мөрдийн уралдаан бол одоо 22 км-ээс шандас шалгаж байгаа. За ингээд хэдхэн мөчийн дараа манлайлагчийн дөхөөгөр хурдан шандас их насны мөрдийн уралдаан ирэхэд бэлэн болсон байна. За ухэ Сүхбаатар аймгийн түүхэн яруу алдарт 83 жилийн өмнөдсний их баяр наадмын хордон шандастай их насны мөрдийн уралдаан төхөөрөмжнөөсөө эргэлээ. За их насны мөрдийн уралдааныг дөнгөж ирэнгүү шар галзмаар гушоод гарч харагдаж байна. Ардхан талд нь яваад байгаа нь хээр мөр одоо Сүхбаатар аймгийн Улаанбаатар хотын үеийн дээрээс мөрдсөн одоо хос хоёрын урдан одоо хээр мөр тун адилхмаар гарч ирээд одоо үзүүр хитэн мөр ушуурж байгаа харагдаж байна. За хөхөлтэй сайхан одоо хээр хонгор мор гарч ирсэн байгаа. Цоосон намгатай арморын Сүхбаатар аймгийн Асгад сумын яаж за нэр мөнх үеч уяалгын даруулдаг цоосон намгатай урдан армор Жавхлан жаргын урд уралдаанд айраг дурдалж байсан армортой тун адилхмаар цээжний хитэн мортойгоор явсан байгаа. Сүхбаатар аймгийн Асгад сумын алдарт уяаж Чулуунбаатарын урдан одоо цоосон намгатай арморыг Сүхбаатар аймгийн Асгад сумын алдарт уяаж Нямсрынгийн нэр мөнх уяалгын даруулсан. За харморч нь одоо нэвтгэн болоод өнгөний шар морон дээр очиж байна. Өнөөдрийн хөнгөлөх баяр наадмыг 5 номертой шар мор
гарч ирээ хөтөлсөн байгаа. Сүхбаатар аймгийн баруун урдсмын яриад инх жаргалын хүрэл чулууны хурдан жаргамар их насны мордын уралдааны хөтөлжээ. За Сүхбаатар аймгийн баруун урдсамд одоо зохион байгуулагдаж байгаа Сүхбаатар аймаг үүсэн байгуулагдсны төвхөөр Валдарт 83 жилийн үндэсний хоёр наадмын урдан хямдас их насны мордын уралдааныг Сүхбаатар аймгийн баруун урдсам үеэндээс мордсон инх жаргалын хүрэл чулууны хурдан шаргамар хөтөлсөн байна. Суугаарай. За аман хүзүүний морийг та бүхэндээ сайхан харуулъя. Аман хүзүүн дээр одоо 40 номертой сайхан богомор гараад ирсэн байгаа. Сүхбаатар аймгийн Мөнххан самын үеэндээс мордсон Эрдэнэ чулууны юуган баяр уяжийн хурдан богомор байна. За 26 номертой энэ Сүхбаатар аймгийн Асгал самын үеэндээс мордсон сумын алдарт уяж чулуун баярын хурдан харморыг за Сүхбаатар аймгийн одоо аймгийн алдарт уяж Нямсрынгийн нэрмэх үеэсээр наруулсан байгаа. За хамгийн цаадлаар хүрэн мор гарч ирээд өвшөөрж байгаа харагдаж байна. 234 номертой за хүрэн мор одоо хамгийн загвар гарч ирээд уршилж байгаа харагдаж байна. Сүхбаатар аймгийн Мөнххан самын үеэндээс мордсон Дамдан Бацрын Хатбаатарын хурдан хүрэн мор байна. Аймгийн алдарт уяж Дамдан Бацрын Хатбаатарын хурдан хүрэн мор одоо гарч ирээд уршилж байгаа харагдаж байгаа бол Хөхөлтэй хонгормор өнөөдрийн зингэлэх хоёр надам 100 номертой мордсон байгаа. Хөхөлтэй хонгорморыг та бүхэнд танилцуулъя. Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын үеэндээс мордсон сумын алдарт уяж инх тайвны Адиаватрын хурдан хонгормор байна. За инх тайвны Адиаватрын хонгормор их насны мордын уралдааны 3 руу орсон байгаа. За 10 хэдэн морыг та бүхэнд сайхан танилцуулъя. Ланзан намагтай 40 номертой одоо хээрмөр нь хамгийн ард талдны яваад байгаа. Энэ хээрмөр бол Сүхбаатар аймгийн Мөнххан самын үеж ууган баярын хурдан хээрмөр байгаа. Ууган баярын хээрмөрний цаатхан талдны яваад байгаа. 76 номертой борморч Сүхбаатар аймгийн Мөнххан самын үеэндээс мордсон Эрдэнэ вэлгийн мегмор дөржи хурдан бормортой тун адилхан мор гараад явсан байгаа харагдаж байна. За мөн байна Эрдэнэ вэлгийн одоо мегмор дөржи хурдан бормор байна. Мөнххан самын баяр надамтай айраг дурдсан ийм сайхан мор байгаа. За 343 номертой ахар дэлтэй хармаар одоо үзүүр хэдэн мөр уршилж байгаа харагдаж байна. 343 номертой мордсон за Сүхбаатар аймгийн баруун урдсам үеэндээс мордсон сумын алдарт уяж Өлзий хоёрын нэг жаргалын хурдан одоо хармаар наатал харагдаж байна. За Цэнхэр хатан узууштай хармаар их насны мордын уралдааны 8 дээр гарч ирсэн байгаа бол 309 номертой загам бормор өнөөдөр их насны мордын уралдааны мөн цээжний хэдэн мортой одоо уралдаж байгаа харагдаж байна. 309 номертой мордсон Сүхбаатар аймгийн Халзан сумын яриад аймгийн алдарт уяж Гомсронгийн хурдан яган бормор гарч ирсэн байгаа. 144 номертой хэр алгамор өнөөдөр их насны мордын уралдааны 3 дээр гарч ирсэн байна. За энэ хэр алгаморыг та бүхэндээ сайхан танилцуулъя. 144 номертой мордсон Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын үеэндээс мордсон жаргалын их хоёрын хурдан одоо алгамор мордсон байгаа. 3 дээр гарч ирсэн байгаа бол энэ өдрийн зингэлэх хоёр наадам 302 номертой хонгормор 4 дээр гарч ирсэн байна. За энэ хонгормор бол Сүхбаатар аймгийн өмнө говь аймгийн Зөгцсөн сумын уяаж Эрдэнэ Батбаатарын хурдан хонгорморыг Нэргүү Баатрын пүрэв дөрж уяаж уяасалгын даруулсан ягаан цайж нүдэ цагаан хувцастай өгтөө хонгормор 4 дээр гарч ирсэн байна. За өнгөний хоёр морыг сайхан урагштай харуулад за тэгээд одоо 10 хэдэн морыг та бүхэндээ нэг сайхан харуулъя. За их насны мордын уралдааны аман үзүүн дээр яваад байгаа Сүхбаатар аймгийн одоо уул уян сумын үеэндээс мордсон багш 234 номертой мордсон байгаа да. За Сүхбаатар аймгийн Мөнххан самын үеэндээс мордсон юм байна. Дамдан Бацрын Хатбаатар уяжийн хурдан хүрэн мор гарч ирсэн байгаа. Чигдөрхөн одоо хурдан шандас азарганы уралдаан яг ийм сайхан зэр дөрвөн зэр зазарга дөрвөн мэд урдулсан байгаа. Их насны мордын уралдаанд зөвдлийн үеийн ордороо бэ өсгөн намагтай сайхан өсгөө цагаан хүрэн мор гарч ирээд дам хөлөндөр гарч ирсэн байгаа бол энэ өдрийн зингэлэх баяр наадмыг Сүхбаатар аймгийн Асгал сумын үеэндээс мордсон Чулуун баярын хурдан хармаар хөдөлсөн хэвээрээ байна. За Чулуун баярын хармаар бол жавхлан жаргын хурд уралдаанд айраг дурдсан ийм одоо хурдан мөр байгаа. За Сүхбаатар аймгийн Асгал сумын үеэндээс мордсон одоо мөр байгаа. За Нямсрынгийн нэр мөнх байж уяасалгын даруулсан аймгийн алдарт байж нэр мөнх бол одоо өчигдөр одоо сайхан хар соёолон одоо айраг дурдуулсан байгаа. За өнөөдөр ингээ сайхан одоо мөн сайхан хармаар үзүүр эдэн морд урагшилж байгаа харагдаж байна. За ингээд 10 эдэн морыг да өхөнд нэг сайхан харуулъя. За их насны мордын уралдаан эргээд одоо ингээд 3 км гарантай 4 км явсан байгаа болтой харагдаж байна. Суугаарай. За 10 эдэн мор чинь ширүүхэн өтө будан мор орж ирсэн байхаараас за будан мор заргалагдаагүй байсан будан мор араас орж ирсэн байгаа алтай харагдаж байна. Энэ будан мор Улаанбаатар хотын Баян зүрх төргийн үеэндээс мордсон Мегмар Сүрэнгийн ууган баярын хурдан будан мор орж ирсэн байна. Зоргогийн нэмүүж ингэж уяж уяасалгын даруулсан будан мор одоо үзүүрийн 3 морны ард дээр одоо 4 дээр яваад байгаа алтай харагдаж байгаа бол за ардхан талд нь одоо Эрдэнэ цагааны хурдан алгамор гарч ирсэн байгаа. Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын үеэндээс мордсон алгамор байгаа. За 302 номертой мордсон өмнө говь аймгийн Зөгцсөн сумын үеэндээс мордсон Эрдэнэ Батбаатарын хурдан хонгорморыг Нэргүү Баатрын пүрэв дөрж уяж уяасалгын даруулсан суугаарай.
За Эрдэнэ Батбаатарын урд өмнө гоомгийн зөгцөө сүм байж Эрдэнэ Батбаатарын урд хонгормоор ингээд их насны мордын уралдааны 6 дээр байгаа 7 дээр орж ирж байгаа одоо буган морыг та бүхэндээ сайхан танилцуулъя. За энэ буган морууд одоо хос хоёрын урдан буган мор байна. За хос хоёрын буган мор өдрийн зингээл хоёр надад Улаанбаатар хотын ангуул дургийн үеэж уран засгийн хос хоёрын урдан одоо хээрмөр орж ирж байгаа алтай харагдаж байна. Их насны мордын уралдааны 7 дээр байгаа бол 8 дээр чонжин намагтай одоо бормор гарч ирсэн байгаа 309 номертай энэ бормор бол за Сүхбаатар аймгийн Халзан сумын аймгийн алдарт хуяаж Гом сүрэнгийн одоо сайхан одоо бормор гарч ирсэн байгаа алтай харагдаж байна. За бормороо сайхан харуулаад арийнхын борморыг сайхан харуулъя. Яг ардхан талд нь яваад байгаа энэ сайхан борморыг та бүхэн нэг сайхан харуулъя. За давхар сарын дэвсгэртээ одоо ямар дамгтай юм бэ энэ борморны хувьд ардхан талд нь Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын өндөрөөс марцсан онгормор суугаарай. Энэ хоёр морныхоо яг ардхан талд нь яг тэгээд яваад байгаарай. За 76 номертой бормор бол одоо энэ өдрийн зингэлэх хоёр надад 9 дээр гараад ирсэн байна. За Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын өндөрөөс марцсан Эрдэнэ билгийн мөрж хурдан морморыг жаргал сайхны цэрэн гэж уяж салган даруусан гараад ирсэн байгаа ултай харагдаж байгаа. Ардхан талны яваад байгаа Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын уяаж Адиаватрын хурдан одоо хонгормор байна. Хөгөлтэй хонгормор аймгийн бүсийн уралдаанд харагдаж хурдалж байсан. За одоо Сам аймгийн Баярдам Түрүү манайд хурдалж байсан хурдан мор байгаа шүү дээ хонгорморны хувьд. За ингээд 2 4 6 8 10 мор гараад ирсэн байгаа. Арын эдэн морыг та бүхэндээ нэг сайхан харуулъя. Үзүүрийн одоо 10 мор бол одоо арын эдэн морноос хүндээр гарсан байгаа ултай харагдаж байна. За бүр сайхан зогсчоорой. За ингээд их насны мордын уралдааны 11 дээр хонгор алдсан мор орж ирлээ. За 11 дээр 99 номертой сайхан хонгор алдсан мор орж ирсэн байгаа. Энэ Сүхбаатар аймгийн баруун урд сумын үеж аймгийн алдарт үеж Бондон гомолтой үе салганд даруулдаг. Сүхбаатар аймгийн Асгат сумын аймгийн алдарт үеж Палмын мөг жаргалын урд хонгор алдсан мор орж ирсэн байгаа. Мөг жаргалын хонгор алдсан морны ардхан талд нь яваад байгаа хүрэн зэрд морыг та бүхэн сайхан харуулъя. Энэ хүрэн зэрд мор одоо 4 номертой морцсон юм шиг байна. Өнөөдрийн зингэлэх хоёр наадам. За Сүхбаатар аймгийн Асгат сумын хөрyaат аймгийн алдарт байж Баярагийн цагаан үгийн хурдан одоо хүрэн халдсамаар орж ирсэн байна. 4 номертой мордсон байсан. Баярагийн цагаан үгийн хурдан хүрэн халдсамаар одоо өнөөдрийн зингэлэх хоёранд орж ирсэн байгаа харагдаж байгаа бол Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын хендэрс мордсон Бямжийн хурдан одоо хүрэмөр орж ирсэн байна. Чаа тамхтай хүрэмөр орж ирсэн маань Даваа сангийн мөнгөрдөн байж уйсалганд харуулсан хүрэмөр их насны мордын уралдааны 11-2-ын мөр дээр байгаа бол за олбор шар говцтой өгдөлтөй хүрэмөрийг та бүхэн сайхан харуулъя. Эмхтэй өгдөлтөй хүрэмөр 203 номертой мордсон байгаа. За энэ Дорнот аймгийн Булган сумын хендэрс мордсон Абермитийн хурдан одоо сартай хүрэмөрийг цэрэн дэгтгийн цог гэрэл байж уйсалганд харуулсан их насны мордын уралдааны 14-ийн мөрөнд гарч ирсэн байна. Суугаарай. За энэ нурморыг та бүхэндээ сайхан харууллаа. Арын эдэн мор одоо өнөөр ширүүхэн өлтөй одоо орж ирж байгаа ултай харагдаж байна. За суугаарай. 14 мөр орж ирсэн байгаа. За ингээд одоо их насны мордын уралдаан бол үнэн хүү үзүүж дахин гарсан уралдаан болж байна. За бормор орж ирлээ. 15-6-гийн бүрэн дээр сайхан бормор орж ирж байгаа ултай харагдаж байна. 58 номертой юм уу 56 номертой сайхан бормор үзүүр хитэн мөрлөө одоо уршилж байгаа ултай харагдаж байна. Энэ борморыг та бүхэндээ сайхан танилцуулъя. За энэ Сүхбаатар аймгийн баруун урд сумын үеж Эрдэнэ өчрийн мөнгө насангийн урдан бормор байгаа шиг байна. За тийм байна. Эрдэнэ өчрийн мөнгө насангийн урдан бормор цэнгэр хамгаалтын дуудахтай өгдөлтөй орж ирсэн байгаа бол араас одоо халдар алдсан мор одоо ширүүхэн өлтөй орж ирлээ. За халдар алдсан мор одоо үзүүрийн хитэн мор одоо ширүүхэн өлтөй орж ирж байгаа ултай харагдаж байна. Сүхбаатар аймгийн одоо баруун урд сумын үеийн дээрээс мордсон баг шүүнэ халдар алдсан мор чинь. За 128 номертой мордсон. За энэ Дундгой аймгийн Эрдэнэ далай сумын үеж 60-тай гэсэн одоо үний нэр дээр явсан юм байна. Дундгой аймгийн Эрдэнэ далай сумын үеж 60-тайгийн урдын хэр алзаан гэж одоо бүрдгүүлсэн мөр байна шүү. За ингээд 60-тайгийн хэр алзан мөр өдөрийн эзэн мөртэй одоо ингээд уршилж байгаа ултай харагдаж байна. 20-ийн мөрөн дээр одоо гараад ирсэн байгаа. За харын эдэн мөрийг одоо та бүхэндээ бүгдээрэнд сайхан ордож байгаад танилцуулна. За энэ Сүхбаатар аймгийн Халзан сумын яриад Монгол улсын алдарт үе Жамбын мөнгөсрөнгийн урд хонгор мөртэй одоо тун адилхан мөр зээжний эдэн мөрлөө уршилж байгаа ултай харагдаж байна. За ингээд одоо Сүхбаатар аймаг үүсэн байгаа утгасны түүхийн яруу алдарт 83 жилийн өмнөсөн их баяр наадмын хурдан шандас их насны мордын уралдаан бол одоо үзүүштэйхэн сайхан уралдаан болж байна. Газар газрын хурдан шандас за 90 их нас одоо хуралдааны зам гарсан байгаа. За энэ мөрний хамгийн ард талд нь яваад байгаа одоо хүрмөр харагдаж байгаа шиг байна. За 231 номертой юм болов сайхан хүрмөр одоо цээжний хитэн мөртэй одоо уралдаж байгаа ултай харагдаж байна. Энэ хүрмөр
За хэдэн номертой вэ? 231 номер юм шиг байна тийм ээ. За 231 номертой хөрөмөр Сүхбаатар аймгийн Асгалсан мөрөөндөөс мөрдсөн Батамгалангийн урд хөрөм мөрөөдөө энэ хэдэн мөрний хамгийн ард талд нь яваад байгаа болтой харагдаж байна. За ингээд урдхан талд нь яваад байгаа Сүхбаатар аймгийн баруун урдсан мөрөж Хүрлбаатарын Батбаатарын урдан одоо хөрөм мөр Монгол харагдаж байна. Зөвдлийн үеийн ордороо бэ өсгөн намгатай. За урагшлаараа урдлын хэдэн мөрийг та бүхэнд нэг сайхан харуулъя. За урдлын хэдэн мөрөн дээр одоо нөмрөхтэй өгдөлтэй бормоор гараад ирсэн байгаа. Нөмрөхтэй өгдөлтэй одоо сайхан бормоор гараад ирсэн байгаа болтой харагдаж байна. Энэ бормоор одоо хэдэн номертэй юм бэ? 308 номертой юм болов? За Орногов аймгийн Дэлгэр гисмын яндараас мөрдсөн Өнөг болдгийн урдан мөрмөртэй их адилхан мөр байна. За бараг мөн шиг баха. Өнөг болдгийн урдан мөрмөрөлдөө бараг мөн шиг бах. За хажуу талд нь яваад байгаа хонгормор Сүхбаатар аймгийн баруун урдсан яндараас мөрдсөн Эрдэнэ билгийн шинэ хоёрын урдан хонгормор харагдаж байна. За Эрдэнэ билгийн шинэ хоёрын урдан хонгормор бол энэ чи харагдаж байна. Өмнөхөр одоо хурдан байгаа мөр байна. За 335 номертой мөрдсөн байна. За түүнийх нь урдхан талдны яваад байгаа сайн аярмөрийг та бүхэнд танилцуулъя. Сүхбаатар аймгийн Дарган сумын аймгийн алдарт байж Чулуунбаатарын нөмөр Баатарын урд аярмөр одоо энэ ч харагдаж байна. Жохон ахар дугуун дэлтэй аярмөр Сүхбаатар аймгийн Дарган сумын аймгийн алдарт байж Чулуунбаатарын нөмөр Баатарын урд аярмөр харагдаж байна. Урдхан талд нь Ланзан намгатай одоо 40 номертой аярмөр одоо хөлн жаахан саарсан байдалтай байгаа харагдаж байна. Энэ 40 номертой аярмөрний хувьд одоо Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын яндараас мөрдсөн Эрдэнэ жилууны ууган баярын урдан аярмөр. За түүнийх нь урдхан талд нь яваад байгаа. Цэнхэр хувцастай өгдөлтэй 38 номертой ногоон цэжний мэдээ зээл мөрөн дээр очоорой. За Сүхбаатар аймгийн Онгон сумын яндараас мөрдсөн аймгийн алдарт уяач Ганс Өхөн Зөвхбаатарын урдан хөрөмөр орж ирлээ. Сүхбаатар аймгийн Онгон сумын уяач Ганс Өхөн Зөвхбаатарын урдан хөрөмөр одоо өнгөний 10 гаруй мөрний ардхан талд нь яваад байгаа харагдаж байна. Цэнхэр хувцастай өгдөлтэй яваад байгаа. За 128 номертой алдар алдсан мөрийг одоо та бүхэндээ сайхан танилцуулнаа. Алдар алдсан мөр бол Сүхбаатар аймгийн Сүхбаатар аймгийн 138 номертой байсан баг тийм ээ. За Сүхбаатар аймгийн 238 номертой юм байна. За 238 номертой алдар алдсан мөр одоо за энэ Дундгой аймгийн Эрдэнэ далай сумын байж 60 урдан хэр алдсан мөр юм байна. За 60 хэр алдсан мөр бол ингээд одоо их насны мөрдийн уралдааны бас нэг цэжний эдэн мөрний ард дээр 12 мөрөн дээр яваад байгаа бол за Эрдэнэ цагаан сумаас мөрдсөн алаг мөрөн дээр очиё. Жаргалын инх хоёрын урдан алаг мөр Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын алдарт байж Жаргалын инх хоёрын урдан алаг мөр байна. Сумын баяр надад аймагт урдсан юм сайхан одоо хурдан мөр байгаа шүү. Жаргалын инх хоёрын буган алаг мөр байгаа. За урдхан талд нь яваад байгаа хөхөлтэй онгор одоо мөн л одоо Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын яндараас мөрдсөн мөр байгаа да. Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын алдарт байж Адиабаатарын урд онгормор их насны мөрдийн уралдааны 10-ийн мөрөн дээр гараад ирсэн байгаа бол түүний урдхан талд нь яваад байгаа Сүхбаатар аймгийн Асгалсан аймгийн алдарт байж Паламын мөнх шоргоолын онгорморыг баруун урд сумын аймгийн алдарт байж Монгол гомболд уясаалыг наруулсан байгаа. Цаатхан талд нь яваад байгаа Яган борморны номер хэд байна вэ? За 309 номертой мөрдсөн Сүхбаатар аймгийн Халзан сумын яриад Гомсрунгийн урдан Чонжин намгатай бормор байна. Аймгийн алдарт байж Гомсрунгийн урдан Чонжин намгатай урдан бормор байгаа бол за энэ хэдэн мөрнийхөө өнгөн дээр нь яваад байгаа Сүхбаатар аймгийн Асгалсан сумын яриад аймгийн алдарт байж Баярагийн цагаан хөгийн урдан хүрээ алдсан мөр байгаа. Баярагийн цагаан хөгийн урдан хүрээ алдсан мөрний яг урдхан талд нь яваад байгаа сайхан борморон дээр одоо манай зургуулаа шин дөрөн очиж сайхан харуулна. За бормор Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын уяндараас мөрдсөн Эрдэнэ билгийн Мягмар жавын урдан борморыг за жаргал сайхны цэрэн уяж уясалга юм дарсан их насны мөрдийн уралдааны 7 дор байна. Завар мөрний хувьд одоо их насны мөрдийн уралдааны 7 дор байгаа мөр байна. За ингээд одоо 4 5 6 дээр яваад байгаа 3 мөрөн дээр манай зурглаачийн дөрөн очиж та бүхэндээ сайхан харуулна. Завар мөрний хувьд бол 7 дор байгаа. 4 5 6 дээр яваад байгаа хэдэн мөрийг та бүхэндээ бүгдээрээ сайхан танилцуулнаа. За ингээд энэ өдрийн зингэл их баяр наадмын хурдан шандас их насны мөрдийн уралдааны 6 дээр яваад байгаа 266 номертой мөрдсөн Улаанбаатар хотын хан бүлргийн уяаж уран цэцгийн хос хоёрын хурдан хээр мөрөн ч харагдаж байна. За нэг одоо хамгаалтын малгайгаа өгднаваад малгайгаараа одоо үргээгээд одоо өрсөлдөж байгаа болтой харагдаж байна. 343 номертой хар мөрийн өдрийн зингэл их баяр наадам үзүүрийн эдэн мөрлөөр шиллээ. 343 номертой мөрдсөн Улаанбаатар Сүхбаатар аймгийн баруун урд сумын уяаж сумын алдарт уяаж Тэгшчараадын хурдан одоо хар ногоомор одоо харагдаж байна. Сартай хар мөр байгастай Үлзий хоёрын нэг шаргал уяаж их насны мөрдийн уралдаан одоо хар мөр аргийн давдар үзүүрийн одоо дөрвөн мөрлөөр шилж байгаа харагдаж байна. За хийн дээр дөрөв дээр яваад байгаа хөрөн мөрөн дээр манай зурглаашин дөрөв та бүхэнд очиж харуулъя.
За хүрэн мөрний хувьд бол яг хийн дээр яваад байгаа. Тэг 59 номертай мөрдсөн хэрмөр бол хүрэн мөр. За хүрэн мөрөн дээр саган зэрэгцээд өгөөрэй. Энэ хүрэн мөр Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын яндараас мөрдсөн Бямбачгүй урд хүрэн мөрийг аймгийн алдарт байж даваа сөрөнгийн мөнхөрд нөөс олгын даруулсан. Улаан хамгаалтын дуулахтай цэнхэр алга хүчтэй өвгтэй хүрэн мөр бол за Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын үеаж Бямбачгүй урдан одоо чаад хамгаалтай хүрэн мөр орж ирсэн байна. Саран нэвсгэрдэж чаад хамгаал юм болоо. За аймгийн алдарт байж даваа сөрөнгийн мөнхөрд нөөс олгын даруулсан ингээд дөрөв дээр яваад байгаа хүрэн мөрний хувьд за ингээд өнгийн хүрэн мөрийг та бүхэнд сайн харуулъя. Сүхбаатар аймгийн үүсэн байгуулагчдын төвөгийн яруу алдарт 83 жилийн үндэсний хоёр наадмын хурдан хяндас их насны мөрдийн уралдааны үзүүрийн гурван мөр одоо онцөндөө ингээд арын хэдэн мөрнөөс их салсан байна. За мандалигчийн машины яг ардхан талд нь яваад байгаа уран мөр шүү. Энэ уран мөр одоо өнгөн дээр яваад байгаа Сүхбаатар аймгийн Асгад сумын үеийн яндараас мөрдсөн Чулуун баярын хурдан хар мөр одоо их насны мөрдийн уралдааны хөтөлсөн байх хэвээр ам үзүүн дээр нь за ам үзүүн дээр нь яваад байгаа Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын үеийн яндараас мөрдсөн одоо Хатбаатар үе чи одоо хурдан одоо хүрэн мөр орж ирсэн байгаа та харагдаж байна. Аймгийн алдарт байж Хатбаатарын мөр за өчигдөр одоо азарганы уралдаанд хүрэн зэрд мөр азаргаа одоо түрүүн ингээд ордоосон болоо өдөр ингээд хүрэн мөр их насны мөрдийн уралдааны 3 дээр байгаа юм байна. Ам үзүүн дээр нь одоо 55 номертой бодон мөр орж ирсэн байгаа. Энэ бодон мөрний хувьд одоо Улаанбаатар Утын Баян зүрх төргийн үеч Мегмар сүрэнгийн ууган баярын урдан одоо бодон мөр орж ирсэн. Зоргогийн нэмүүжин гэж одоо яахын арга урдан үржлэн мөрдийг сайн уйж байгаа юм байна. Одоо Сүхбаатар аймгийн баяраад цээжний хэдэн мөрөнд одоо мөнхийн мөнгөд одоо мөр зарлуулж байгаа яаж байна. За бодон мөр одоо Улаанбаатар Утын Баян зүрх төргийн үеч за Мегмар сүрэнгийн ууган баярын урдан одоо бодон мөр байна. За зоргогийн нэмүүж үеч одоо уян дээрээс урдсан мөр байна. За тэгвэл одоо энэ өдрийн зингэлэх баяр наадмын урдан их насны мөрдийн уралдааныг зөв талын үеийн хонхоргоо дээр зоосон намгатай сайхан хармаар гарч ирэх хөтөлсөн байгаа. Энэ хармаар бол Сүхбаатар аймгийн Асгад сумын яндараас мөрдсөн Чулуун баярын урдан хармаар. За нэр мөнх үеийн үеээс солигын даруулсан одоо Чулуун баярын урдан хармаар их насны мөрдийн уралдааны хөтөлсөн байгаа. За хармаарны хувьд одоо Жавхан жаргын урд уралдаанд хайрыг дурлуулсан юм сайхан одоо мадаггүй хурдан мөр бол яахын аргагүй хармаар байгаа. Өнөөдөр одоо Сүхбаатар аймгийн үүсэн байгуулагчдын төвхөн яруу алдарт 83 жилийн үндэсний хоёр наадмын урдын яндаст их насны мөрдийн уралдааныг одоо гарч ирээд хөдөлжээ. За ингээд харам мөр одоо сэрхэн гарч ирээд хөдөлсөн байна. Ам үзүүн дээр нь одоо Улаанбаатар Утын Баян зүрх төргийн үеийн дээрээс мөрдсөн Баян зүрх төргийн үеэ ажид за Мегмар сүрэнгийн ууган баярын урдан одоо бодон мөр орж ирсэн байгаа. Айргийн 3 дээр яваад байгаа зээрд мөр Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын аймгийн алдарт байж Дамдан базрын хурдан одоо хүрэн мөр орж ирсэн байгаа. Дамдан базрын Хатбаатарын урдан хүрэн мөр орж ирсэн байгаа. За ингээд яг өчигдрүүд яг ийм хүрэн зэр дазраг одоо айрыг дурлуулсан. За унааж одоо шалмах юм цаашаа жоохон ханармаар болохоор нь одоо бүр утлаар шанадаад одоо хүрэн мөрийг нааш нь оруулж байгаа харагдаж байна. Цээжний мөр одоо өнөхөр их хурдан байна. Арын хэдэн мөрнөөс одоо хөндөй салсан байгаа. За яа суугаад одоо арын хэдэн мөр та бүхэнд сайхан харуулъя. Манай VBS телевизийн хөрмөдөө чамд олон та бүхэнд одоо бүгдээр нь сайхан одоо шууд амжуултыг бол одоо шанарын өндөр түвшинд хүргэж байгаа. За цээжний хэдэн мөрийг харуулад ард яваа хэдэн мөрдөө одоо бид бүхэн одоо харуулж байгаа. Хэний ямар хурдан одоо цээжний хэдэн мөрний ардхан талд нь одоо нэ гэдгийг та бүхэнд бас бүгдээрэнд нь цаг харуулж байгаа. За ингээд одоо 3 мөр салаа явсан байгаа. 4 5 6 7-гийн мөрдийг та бүхэндээ сайхан танилцуулъя. За өнгөний 3 мөр бол дараа хэдэн мөрнөөс одоо их салсан байгаа харагдаж байна. За араас орж ирж байгаа хүрэн мөр орж ирж байгаа. За нөгөө чаад амгахтай хүрэн мөр одоо энэ ч орж ирж байгаа л та харагдаж байна. Хүрэн мөрний хувьд одоо өнөөдөр бас л дээгүр дүүхэн уралдаг таамагтай байсан хүрэн мөрийн мөрдийн нэг баг шиг байна. Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын яндараас мөрдсөн Бямжгүй урдан хүрэн мөр Сүхбаатар аймгийн Халзан сумын аймгийн алдарт байж Даваасрынгийн Мөнхөрдний үе салгын даруулсан байгаа энэ хүрэн мөрийг за одоо бүсийн баяр наадамд айрыг дурлаж байсан юм сайхан одоо хурдан мөр байгаа шүү дээ. Бүсэд одоо айргаж байгаа мөр бол одоо муу мөр биш. Үнэхээр одоо сайн мөр одоо бүсэд айргадаг. За хүрэн мөрний хувьд одоо өнөөдөр ингээд айргийн 4 дээр яваад байгаа мөр байна. За суугаарай. Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын үеж Бямбачгүй урдан хүрэн мөр байгаа. За Сүхбаатар аймгийн Халзан сумын үеж Мөнхөрдний үеж үе салганд харуулсан байгаа. Даваасрынгийн Мөнхөрдний гэдэг хүн бол одоо сайн яалт явахгүй одоо сайн үеж байгаа да аймгийн алдарт зултай. За арын хэдэн мөрөн дээр ямар мөр орж ирж байна. Өнгөний 4 мөр одоо ингээд салсан байгаа. За барай үндсэндээ эндээс нэг одоо 6 км ирээдээ үлдсэн байна. За 5 км ирээдээ үлдсэн байгаа бол та харагдаж байна.
За арын хэдэн мөрөн дээр бор мөрөн орж ирж байгаа талтай харагдаж байна. За энэ дөмөртөөгөө сайхан зэрэгцээрээ. Энэ дөмөртөөгөө Сүхбаатар аймгийн Мөнхөн замын өндөрөөс марцсан Эрдэнэ үлгийн мигмар дөржийн урдан одоо бормор орж ирж байгаа талтай харагдаж байна. За ардхан талд нь яваад байгаа 99 номер донгормор Сүхбаатар аймгийн Маруу Улсмын аймгийн алдар туяач Мондон амболтын үе солигыг нь харуулж байгаа. За Сүхбаатар аймгийн Асгацмын аймгийн алдар туяач Палмын мөгчрөгийн урд донгормор байгаа. За Палмын мөгчрөгийн урд донгормор одоо цаа талдаа юм байна. Наа талд нь одоо дахиад нэг сайхан бормор яваад байгаа шүү дээ. Энэ бормор одоо ардаа тамхтай сайхан бормор одоо үзүүрийн хэдэн мөрний ардхан талд нь яваад байгаа талтай харагдаж байна. Борморыг одоо та бүхэн сайхан танилцуулъя. 308 номертай байгаа хэвээр Дорнов аймгийн Дэлгэрсмын яаж өн болтын хурдан бормор орж ирлээ. Өн болтын одоо хурдан бормор одоо үзүүрийн хэдэн мөрний яг ардхан талд нь яваад байгаа дөрвөн мөр явсан. За борморны хувьд одоо яг 6 дээр байгаа мөр байна. За ардаа тамхтай бормор бол 6 дээр яваад байгаа мөр байна. Дорнов аймгийн Дэлгэр гэсэн мас одоо ирж уралдаж байгаа. Өн болтын урдан бормор байгаа. Цаа талынх нь бормор бол одоо 76 номертой өнөөдөр уралдааны зам гарч байгаа талтай харагдаж байсан. Сүхбаатар аймгийн Мөнхөн замын яаж Эрдэнэ үлгийн мигөрж байгаа урдан борморыг жаргал сайхны цэрэн уяж уяж солигын тааруулсан. Өнөөдрийн зингийн төхөөр наадамд одоо ингээд за 6 дээр яваад байгаа мөр шүү 4 мөр ушаа гарсан байгаа. За 5 дээр бол одоо аймгийн алдар туяач Мондон амболтын үе солигын харуулж байгаа. Палмын мөгчрөгийн урдан одоо хонгор мөр байгаа. За ингээд их насны мөрдийн уралдаан барай нөрөхөд үндсэндээ 3 км гарантай үлдсэн байгаа талтай харагдаж байна. За хонгор мөрний хувьд бол одоо хүүхдний сайхан амраагаад яваад байгаа талтай харагдаж байна. Сүхбаатар аймгийн Маруу Улсмын яриад аймгийн алдар туяач Мондон амболтын урд хонгор мөр байгаа. За цаатын борморын хувьд бол ардаа тамхтай борморын хувьд бол одоо Дорнов аймгийн Дэлгэр гэсэн уяач. За өн болдын хурдан бормороо. За борморны хувьд бол одоо олон сайхан наадамд харагдаж төрүүлж байсан ийм сайхан матггүй хурдан мор одоо Сүхбаатар аймгийн баяр наадамд 6 дээр гарсан байгаа. Өнгөний дөрвмөр одоо цээжний дөрвмөр салсан байгаа. 5 6-гийн мордууд бол одоо энэ чи харагдаж байна. За хоёр сайхан бормор л да 6 7-гийн мөрөн дээр яваад байгаа да Сүхбаатар аймгийн уул уян замын өндөрөөс мөрдсөн бормор явж байгаа хэвээр. За Мөнхөн замын өндөрөөс мөрдсөн одоо Эрдэнэ үлгийн мимэр дөржин бормор их насны мөрдийн уралдааны 7 дээр байгаа. За хонгор мөрний хувьд нэг шилгээж аваад уршилж байгаа мөр байна шүү дээ. Сүхбаатар аймгийн Асгацмын харьяата аймгийн алдар туяач Палмын мөгчрөгийн хонгор алдсан мөрөө Сүхбаатар аймгийн Маруу Улсмын харьяата аймгийн алдар туяач Мондон амболтын үе солигын харуулсан их насны мөрдийн уралдааны 6 дээр бол ардаа тамхтай Дорнов аймгийн Дэлгэр гэсэн өндөрөөс мөрдсөн өн болтын урдан бормор их насны мөрдийн уралдааны 5 руу орлоо. За ингээд ардын хувьсгалын түүхэн ярвалдар 104 жилийн Сүхбаатар аймаг байгуулагдсан 83 жилийн ондс их баяр наадмын хурдан яндас их насны мөрдийн уралдааны үзүүрийн дөрвмөр дараи дөрвөөс салсан байгаа талтай харагдаж байна. Энэ хэдэн мөрнийхөө одоо яг дундхан талд нь 4 дээр яваад байгаа, хэн дээр яваад байгаа 59 номертой хөрөн мөр бол үнэхээр одоо үзүүр авч уралддаг мөр гэдгээ бас баталж харууллаа. За хөрөн мөрний хөв Сүхбаатар аймгийн Баян Дэлгэр сумын уяач Бямбажийн урдан мөрөмийг Сүхбаатар аймгийн Халзан сумын аймгийн алдар даваа сөрөнгийн мөнгөрдөн уяа солигын даруулсан. За хөрөн мөрний хувьд бол чаад амгтай хөрөн мөр 4 дээр яваад байгаа талтай харагдаж байна. Улаан хамгаалтын малгайтай сэнхэр алга хувцастай хөвгттэй хөрөн мөр байгаа. За энэ хөрөн мөрийг бол одоо Баттулга гэж 12 настай хүн чорлуулж байгаа. Аймаг бүсийн уралдаанд олон харагдаж төрүүлсэн юм да хурдан мөр байгаа. 4 дээр яваад байгаа шүү их насны мөрдийн уралдааны. За ингээд их насны мөрдийн уралдаан барайнд орохож ерөн тун оржсон байна. Тун оржсон байна. Одоо эндээс нэг 2 км гарантай яваад их насны мөрдийн уралдаан бол барайнд орно 22 км-ийн алсаас одоо 10 жилийн шигшээ оног уралддаг их насны мөрдийн уралдаан шандас оржсон байгаа. За үзүүрийн 3 мөр бол арын хэдэн мөрнөөс их салсан байгаа болтой харагдаж байна. За үзүүр дээр одоо харамор хിവэрэ юм байна. Сүхбаатар аймгийн Асгацмын уяндраас мөрдсөн Чулуун баярын харамор одоо их насны мөрдийн уралдааны өнгөн дээрээ бол одоо хിവэрэ байгаа мөр байна. За хараморыг одоо Сүхбаатар аймгийн Асгацмын Нэмсрэнгийн одоо нэрмөнх уяж уяа солигын тааруулж одоо үйд сойж байгаа. За ингээд жавхлан ярга урд уралдаанд айраг дурдсан мөр Сүхбаатар аймгийн баяр наадмыг одоо өнгөлж үзэж байна. За бас одоо үнэхээр одоо хурдан байгаа мөр байна. Өнгөлөхөөсөр яах вэ? Одоо жавхлан ярга урд уралдаанд айраг дурдсан мөр бол Сүхбаатар аймгийн баяр ингээд сэжин дурлахаас яах вэ? За 55 номертой будан мөр чинь одоо зүүн дээр байгаа шүү дээ. За 55 номертой энэ сайхан будан мөр бол Улаанбаатар хотын Баян зүрхтөргийн уяач. За Мегмар сүрэнгийн ууган баярын хурдан будан мөрөө. За Мегмар сүрэнгийн ууган баярын будан мөрийг одоо Сүхбаатар аймгийн Халзан замын зоргоогийн нэмүжин уяа солигын харуулсан байгаа. За будан мөрийг зургуулачийн дөрөн сайхан харуулж байна. Сайхан их насны мөр шүү. Будан мөрний хувьд бол
За Улаанбаатар хотын Баянзүрэг дүүргийн уяач Мегамар Сүрэнгийн өвгөн баярын хурдан бодмор их насны мордын уралдааны гэдэг ам үзүүндээр одоо ингээд овоо өнгөрөөд за сэрвэ хэмжилтийн гашааны өдрөө өгсөж байна. За 234 номертой одоо бэ өсгөн намагтай хөрөмөр одоо бас л үзүүр эдэмэртэй одоо тунжиг сайн уралдаад байгаа мөр Сүхбаатар аймгийн Мөнхөн замын Дамдан базрын Хадбаатар алдрахтын урд хөрөмөр байгаа. За өчигдөр бол одоо азарганы уралдаанд азарга дөрвөлгсөн байгаа. Одоо хүрэн их нас бол одоо үнэхээр одоо цээжний эдэмэртэй сайн уралдаж байна. Их насны мордын уралдаанд сайхан хөрөмөр гарч ирээд одоо 3 удаар яг сайхан нардсан байгаа. За энэ хөрөмөрний өвдөлд сайхан ууж ирсэн байгаа хөрөмөр байна. За арчаа суугал одоо боломж бараг байхгүй юм шиг дээ. Их насны мордын уралдаан сэрвэ хэмжилтийн гашаар одоо ингээд орж байгаа. За тэгээд 3 мөр үзүүр дээр одоо их хурлан байгаа хөрөмөр байна. 26 номертой мөрдсөн Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Нямсүрэнгийн за Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Чулуун баярын урдан одоо хараморыг за Нямсүрэнгийн нэр мөнх алдар уяасалганд харуулсан одоо хөтлөө дараа явсан байгаа. За дөрвийнхэн одоо хөрөмөрийг нэг сайхан харуулж аваа. За тэгээд уршилсан дээр ухаа. За дөрвийн хөрөмөрийг одоо хүүхдэн жоохон шахсан байна. 59 номертой мордсон хөрөмөр бол өнөөдөр Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын өндөрөөс мордсон Бямбчуу урд хөрөмөр байгаа. Бямбчуу хөрөмөрийг аймгийн алдартай байж Даваа Сүрэнгийн мөнх хөрдөн уяасалганд харуулсан. За яваарэ. Энэ эдэмэртэйгээ одоо яваад орсон дээр бах. Арын эдэмэрлөө суух боломж. За араас одоо 2 мөр орж ирж байгаа юм байна шүү. Энэ 2 мөрийг нэг харуулаад тэгээ уршилсан дээр юм байна. За та бүхэндээ би бэлтгэлзийн урмуудтай чамталан Монгол орнд дээр шууд амжууд өргөж байгаа. За 4 мөр гараад явсан байгаа. 5 6-гийн 2 мөрийг та бүхэндээ сайн харуулъя. За барай үндсэндээ нэснэ одоо километр гарантай үлдсэн байна. За 5 дээр нөмрөгтэй урмаар орж ирлээ. За энэ бол одоо Дорногов аймгийн Дэлгэр сумын уяач Өн болтын урдан мөр 5 дээр байгаа. 6 дээр 99 номертой Сүхбаатар аймгийн Басгат сумын аймгийн алдарт уяач Палмын мөг жургалын урдан хонгор морыг аймгийн алдарт уяач Мондан гамбол уяасалганд харуулсан ингээд одоо их насны мордын уралдааны 6 дээр байна. За ингээд энэ 6 мордтойгоо сайхан урагшлээ. За 6 дээр нь одоо аймгийн алдарт уяач Мондан гамбол уяасалганд харуулж байгаа. Палмын мөг жургалын урдан хонгор мор бол хонгор алзан мор бол 6 дээр байгаа. За 5 дээр нь яваад байгаа бормор Өн болтын урдан мор байгаа. Дорногов аймгийн Дэлгэр сумын уяач Өн болтын урдан нөмрөгтэй өгдөгтэй бормор одоо байгаа. За тэгээд одоо урдхан талтанд 59 номертой хөрөмөр яваад байгаа. Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын уяач Бямбчуу урд хөрөмөрийг аймгийн алдарт уяач Даваа Сүрэнгийн мөнх хөрдөн уяасалганд харуулсан байгаа. За ингээд одоо 4-5-2 мөрийн чи харагдаж байна. Өнгөний хөрөмөрөн дээр одоо очсон дээрх ба их насны мордын уралдаан сэрвэ хэмжилтийн гашаан дээр ирж байна. Цээжний урдан мор одоо Сүхбаатар аймгийн Асгат сумаас одоо харамар байгаа. Асгат сумын Чулуун баярын хурдан харамарыг Асгат сумын ариад аймгийн алдарт уяач нэр мөнх уяасалганд харуулсан одоо хөдөлсөн хэвээрээд байна. Ам үзүүн дээр нь яваад байгаа Улаанбаатар хотын Баянзүрэг дүүргийн уяач за өвгөн баярын хурдан одоо Бодмор ам үзүүн дээр байгаа юм байна. Мегамар Сүрэнгийн өвгөн баярын хурдан Бодморыг Зоригогийн нэмүжин уяасалганд харуулсан ам үзүүн дээр байгаа айргийн уралдаар Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын уяач аймгийн алдарт уяач Дамдан базрын хурдан одоо хөрөмөр одоо гарч ирээд одоо 3 дээр яваад байгаа. За бас л нэг үзүүрийн хөрөмөр бол үнэхээр хурдан байгаа болтой харагдаж байна. Үнэхээр хурдан байгаа хөрөмөр байна. Хар мөрний хувьд жавхан жирийн уралдаанд айраг турдалж байсан юм мөр. За одоо өнөөдөр хувьд бас л нэг одоо бууртай хурдан газар гэдэг их нас гэдэг одоо баталж байна. 10 жилийн жигшээ унаг гэж яригддаг. Их насны мордын уралдааныг одоо Сүхбаатар аймгийн Асгат сумаас харамар гарч ирээ хөтөллөө. За сэрвэ хэмжилтийн гашаа өнгөрөөлөө хар морны хөв зоосон намагтай хар морны хувьд одоо хөтөлсөн хэвээрээ байгаа харагдаж байна. Сүхбаатар аймгийн Асгат сумын өндөрөөс мордсон хар мор за ингээд одоо Сүхбаатар аймгийн Асгат сумын Риата аймгийн алдарт уяач нэр мөнхийн уяасалганд харуулсан. За Чулуун баярын урдан харамороо за Сүхбаатар аймгийн Асгат сумын алдарт Чулуун баярын урдан хараморыг аймгийн алдарт уяач Нямсүрэнгийн нэр мөнх үйж одоо Сүхбаатар аймгийн баяр наадмыг одоо хүмүүсийн адаг дээр ирэхэд хөтөлж байгаа харагдаж байна. За бас л нэг мөнхийн мөнхөд одоо бас л нэг урагшаа дуухан явдаг мөр байна. Хар мөрний хувьд за Сүхбаатар аймгийн Асгат сумаас их насны мордын уралдааны түрүүг өртгөө Улаанбаатар хотын Баянзүрэг дүүргийн уяач Мегамар Сүрэнгийн өвгөн баяр одоо их насны мордын уралдааны түрүүг өртгөө гэдгийг одоо хэдхэн мөчийн дараа та бүхэнд одоо танилцуулна. Та бүхэн одоо харна. За ингээд одоо барай үндсэндээ 100 м гарантай үлдсэн байна. Өнгөний 2 мөр одоо Сүхбаатар аймгийн Асгат сумын уяач Чулуун баярын урдан харамор за Улаанбаатар хотын Баянзүрэг дүүргийн уяндраас мордсон Мегамар Сүрэнгийн өвгөн баярын урдан одоо Бодмор 2 орж ирлээ. За энэ 2 бол одоо үнэхээр одоо гал гарсан шимтээгийн уралдааныг үзүүлж байгаа 2 мөр байна.
За ингээд одоо үзүүр дээр солилцож мэднэ. Будамрны хүүхнүүд одоо шахаад байгаа, хар марыг хүүхнүүд 2 жил байгаа одоо сул давжгаад одоо явуулаад байгаа алтай харагдаж байна. За ингээд Сүхбаатар аймаг үүсэн байгуулагчдын түүхэн яруу алдарт 83 жилийн өмнөсийн их баяр наадмын хурдан шандас их насны мөрдийн уралдаан Сүхбаатар аймгийн асгад сум яриад сумын алдарт байж чулуун баярын хурдан одоо хар мар дөрвөн магаад хурдаллаа. Ам үзэн Улаанбаатар хотын баян зүрх дүргийн уяаж Мегамар сүрэнгийн ууган баярын хурдан Будаммар одоо ам үзэн хурдаллаа. За өнгөдөө 2 мөр өнөөдөр бас л нэг задар дөрүүлж байгаа 2 мөр байна. Хайргийн 3 дор орж ирж байгаа хөрмөр Сүхбаатар аймгийн Мөнхөн сум аймгийн алдарт уяаж Дамдын мазрын Хадбаатарын хурдан одоо хөрмөр 3 турдалж байна. За өчигдөр одоо Анцаг 4 мянга дурлуулсан хөрмөр одоо 3 турдалж байгаа харагдаж байна. Хайргийн 4 орж ирж байгаа Дорноо аймгийн Дэлгэр сумын уяаж Өнөө болтын хурдан мормор 4 турдалсан бод хайргийн 59 номертой мөрдсөн Сүхбаатар аймгийн Баян Дэлгэр сумын уяаж Бямжавын хурдан хөрмөрийг за Даваа сүрэнгийн мөнх хурдан алдарт хайргийн 5 дурлууллаа. 6 орж ирж байгаа хонгорморыг да өхөндөө сайхан харуулъя. Энэ Сүхбаатар аймгийн асгад сумын яриад аймгийн алдарт уяаж Палмын мөнх шургуулын хурдан хонгор халдсанмар байна. За 88 номертой бормор дараас орж ирээд 6 турдалж явах шиг байна. Хонгор мөрөнд одоо 7 турдалж байна. 88 номертой морсон Сүхбаатар аймгийн баруун урд сумын уяаж Мөнх хотын Эрдэнэ мөнхийн хурдан мормор одоо ингээд 6 турдалж байгаа юм байна. За 7 тул одоо Палмын мөнх шургуулын хурдан хонгор халдсанмар худалсан 8-9 10 мордыг та өхөндөө бүгдээрэнд сайхан харуулъя. За улаан уцтай хөвгтэй сайхан бормор энэ ч орж ирж байгаа болтой харагдаж байна. Улаан уцтай хөвгттэй одоо 76 номертой бормор цээжний хэдэн мөртөө уралдаж байгаа. Жаахан хөлн сараад орж ирж байгаа. Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын уян дээрээс мөрдсөн одоо мөн сайхан хонгор мород орж ирж байгаа харагдаж байна. Өмнө говийн зөгцсөн сумын байж Эрдэнэ Батбаатарын хурдан бормор за Эрдэнэ цагаан сумын байж Адия бацрын одоо хурдан хонгор морнор орж ирсэн байна. 10 хэдэн мөрөн дээр 73 номертой орж ирж байгаа. Сүхбаатар аймгийн Уул увийн сумын дээрээс мөрдсөн аймгийн алдарт байж Ганбаатарын хурдан бормор 11 мөрөн дээр орчвоо. За 60 номертой хээрмөр одоо 6 номертой хээрмөр одоо энэ ч орж ирж байгаа болтой харагдаж байна. Араас 391 номертой мөн сайхан хээрмөр одоо орж ирлээ. Энэ хээрмөр Сүхбаатар аймгийн Дарган сумын аймгийн алдарт байж Чулуунбаатарын Нөмөр Баатарын хурдан хээрмөр байна.